За сая тэр 5 төлж компани технологийн захирал шал худлаа ярьсан шүү. Бүр 100 худлаа ярьлаа. Энийг энэ хамтарсан байнгын орооны хуралдааны тэмдэглэл заавал оруулмаар байна. Тохирлын гэрчлэгээ авсан гэж хэлсэн шүү сая. Стандарт хэмжил зүүн газраас албан бичгээр тодруулахад 5 төлж хувьцаат компани үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал төс бүтээгдэхүүнд стандарт хэмжил зүүн газраас олгосон тохирлын гэрчлэгээ байхгүй болно. Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга ганцуур гэдэг хүний гаргасан малан бичиг. Одоо ингээд хурлын гишүүдийн асуусан асуултанд өөдөөс нь харж үзэж байгаа бүр жишимчгүй худлаа хэлдэг боллоо. Энэ ч хуулийн хариуцлагатай шүү дээ. Худлаа хэлэх нь. Одоо яахан байнгын орон дараа ингээд байнга ингээд бид нар асуусан болоод хүмүүс нь хариулсан болоод ингээд худлаа хэлээд байх юм. Худлаа хэлсэнд одоо яахан чи бүр бүхэлд нэг байгууллагын ажлыг үүсгэжлээ сая. Бүр улаан цагаан худлаа ярьлаа. Та нар өнгөрсөн 6 жил нэг ч тохирлын гэрчлэг аваагүй. Буюу стандартад нийцсэн гэдэг бүтээн та нар өөрсдийнхээ баталсан дотоод журмаараа яриа яваад байгаа болохоос ш стандарт хэмжил зүүн газар дээр чинь налгаа. Монгол улсад стандарт хэмжил зүүн газар эдгээр стандартыг хэрэгжүүлэх үүрэгтэй маа. Бүр ингэж худлаа. Бүр ёстой аимшигтай худлаа ярьлаа шүү та. Ямар нэгэн байдлаар энэ одоо байгууллага нь энэ үйлдэлийн төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Хүлээлгэх хэрэгтэй. Чи 779 хүний амь нас яригдсан шүү дээ. 1.5 ихний төгрөг яригдж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд хариуцсан дарга нар ингээд орж ирээд шууд худлаа ярьдаг гэж болохгүй шүү дээ. Юу гэсэн үг юм бэ?